Баясаас. Одоо ирчээд гинэ. Жохон байж ах. Энэ хаач үзэх гэж байна. Ярьж байгаа байсаа эхэлчихлээ. За эхэлчихв. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд оюутлагын асуудлаар хилцээр их ажлын хэсэг та бүхэнд өнөөдөр мэдээлэл хийж байна. Манай ажлын хэсгийн үндсэн зорилго бол 2019 оны Улсын их хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх юм үндсэн зорилготой ажлын хэсэг байгаа. Манай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд засгийн газар их хурлын гишүүдийн ийм төлөөлөл орсон ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгаа. За би уг ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сангийн сайд, уулуурхаан сайд, эрчим хүчний сайд, байгаль орчны сайд гээд засгийн газрын холбогдох яамдын сайд нар болон улсын хурлын нэр бүхий гишүүд орсон ийм өргөн хүрээтэй ажиллаж байгаа. За бид өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа зүйл бол оюутлагын төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая Америк доллараар хэтэрсэн. За мөн гүний уурхайн ашиглалтанд орох хугацаа 22 сараар хойшилсан. Энэ асуудлаар Монгол Улсын засгийн газар оюутлагын төлөөлөл удирдах зөвлөлд удаа дараа хүсэл тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн багийг ажилуулъя. Дээр дурдсан хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэдэг ийм хүсэл тавигдсан. За хөндлөнгийн шинжээчд сая энэ 2021 оны 3 дугаар сард одоо томилогдоод сая энэ 5 сар гарны хугацаанд хөндлөнгийн шинжээчд ажиллаад за өнөө өглөө бидэнд албан ёсоор хөндлөнгийн шинжээчд дүгнэлтээ одоо хөргүүлж байна. За хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтанд орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум 450 сая Америк доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болж энэ зардал нэмэгдээгүй гэсэн ийм дүгнэлтээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ хөндлөнгийн шинжээчдийн талаар манай одоо төлөөлөл удирдах зөвлөлийн оюутлагын тузын гишүүд бол уулуурхаан сайд бас ямархуу хүмүүс бүрэлдэхүүнд нь орсон талаар нэмж хэлэх бах. Удаа дараа оюутлагын төслийн менежментийн багаас Монгол Улсын засгийн газарт ямар тайлбарыг өгч ирснийг та бүхэн мэднэ. Энэ зардал ингэж их хэмжээгээр өсөж байгаа нь гүний уурхайн геотехникийн нөхцлөөс болсон. Оюутлагын гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил бараг 2 жилээр хойшилж эхэлж байгаа нь ашиглалтанд орж байгаа нь мөн л энэ геотехникийн нөхцлөөс шалтгаалсан гэдэг ийм тайлбаруудыг удаа дараа ирүүлж ирсэн. Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг оюутлагын гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсан явдал бол ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байна. Оюутлагын хилцээрийг цааш нь урагшлуулах, ахиулах явц цаашаа үргэлжилж байгаа. Ямар ч үс эхний одоо шатнд бидэнд бас ийм одоо сайн мэдээлэл дүгнэлт ирлээ. Энэ нь бас цаашаа хилцээрийг урагшлуулж ахиулахад тодорхой хувь нэмэр оруулах бах. Дөнгөж сая Рио Тинтогийн Монгол дахь захирал амар жаргал болон Рио Тинтогийн бас тодорхой албан тушаал ашигладаг мөнхсөх нарын ийм захирлуудтай бид энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээ аваад уулзалт зохион байгууллаа. Бид хоёр зүйлийг хэллээ. Нэгдүгээрт энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэнд тайлбар хийгээч. Албан ёсоор танах. Хоёрдугаарт далдуурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч. Та бүхний хүсэж байгаачлан Монгол Улсын засгийн газар далдуурхайн бүтээн байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийг батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарчаад байхад бид далдуурхайн одоо зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан тэзүүхээ хүрээнд өнөөдрийн энэ зэсийн үн ханш өндөр байгааг та нар бодолцож том жижиг бүх хувьцаа эзэмшдэг хэрэг шиг одоо хамгаалах үүднээс энэ далдуурхайн
олборлт буюу андргата эхлүүлээч гэдэг ийм шаардлага, хоёр шаардлагыг бид нар тавьчаад ирсэн гэдгийг хэлье. Тэгээ нэмж бас уул уурхайн сайд Ёндан таныг бас нэмж энэ мэдээлэлтэй холбогдуулж үг хэлээч гэж хүсэж байна. За та бүхний өнөөдрийн амрыг айлтгая. За сая ажлын хэсгийн ахлагч хууль зүйн дотоод хэргийн сайд Баатар хэллээ. За уг төслийн хамгийн гол тийм ээ нөөц одоо нөөцийг бүрдүүлж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил бол тодорхой шалтгаануудын улмаас бол одоо хугацаа хойшилж зардал хэтэрсэн тухай асуудлыг 2019 оны 7 сард Рио Тинто одоо оюутлогын компанийн зүгээс засгийн газарт анх удаа танилцуулсан байдаг. За уг танилцуулга дээр юу гэж албан ёсны байр суурь илэрхийлж байсан бэ гэхээр энэ асуудал бол одоо урьдчилан тааварлаж болзошгүй геотехникийн нөхцөл байдал. За гүний уурхайн одоо чулуулгын одоо онцлог геотехникийн нөхцөл байдлаас болж зардал хэтэрлээ гэсэн асуудлыг бол анх Монголын талд тавьж за зардал бол тухайн үед бол 1.2-оос 1.9 тэрбум Америк доллараар за мөн одоо 30 хүртэлх сарын хугацаагаар энэ одоо бүтээн байгуулалтын ажил хойшлоо гэсэн асуудлыг ярьж байсан. За ингээд сая бол энэ гарсан дүгнэлт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр болохоор бол зардал хэтэрсэн асуудал, за хугацаа хойшлсон асуудал бол геотехникийн асуудалтай бол шууд хамааралгүй юм а гэдгийг бол одоо хөндлөнгийн шинжээчд тодорхойлсон байж байгаа. За энэ хөндлөнгийн шинжээчдийн ажлын хэсэгт болохоор бол за мэдээж хэрэг одоо Рио Тинто өөрөө том хэмжээний зэсийн төслүүдийг дэлхийд дээр одоо бас явуулах болохоор бол Рио Тинтотой ашиг сонирхлын зөрчилдөөнгүүд тийм шинжээчдийг олох асуудал бол мэдээж засгийн газрын хувьд бол эхэндээ бол нэлээд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн маш томоохон төслүүдээр за одоо 40 хүртэлх жил, за 20-40 жил ажиллаж байсан маш туршлагатай, за мөн том төслүүд дээр зэсийн төслүүд дээр ажиллаж байсан ийм шинжээчдийн багийг одоо бүрдүүлж хөндлөнгийн шинжээчтэй бол 2021 оны 3 сард бол анх удаа гэрээ байгуулсан байж байгаа. За ингээд сая бол одоо хэлсэн энэ хөндлөнгийн дүгнэлтийг гаргалаа. За дээрэс нь энэ хөндлөнгийн дүгнэлтийг хэр зэрэг одоо бодиттой юм бэ гэдэг тал дээр бид нар бас дахин одоо дүгнэлт гаргуулсан байж байгаа. Энэ дүгнэлттэй танилцуулсан. Үүнд болохоор бол одоо оюутлогоонд одоо төслийг хэрэгжүүлж байгаа Рио Тинто компанид тухайн үед project manager хийжсэн Алан Мос зэрэг одоо маш туршлагатай ийм улсууд бол бас давхар дүгнэлт гаргасан. Ингээд үндсэндээ бол энэ Монголын засгийн газрын одоо энэ хамтран ажиллах гэрээ байгуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг бол хүлээн зөвшөөрсөн байж байгаа. Тэгэхээр бол үндсэндээ одоо бол гэрээ хилцлийн асуудал одоо цаашдаа энэ нөхцөл байдал тулгуурлаад явагдана гэсэн үг. За баярлалаа. За баярлалаа. Энэ гаан учраа оюутлогын төлөөлөл өдөртөх зөвлөлийн гишүүн гаан учраас энэ хөндлөнгийн шинжээчийн багт ямар хүмүүс, ямар туршлагатай хүмүүс байсан талаар та бүхэнд бас тавьчихсан мэдээлэл өгнө. За сайн бацгаана. За Монгол Улс оюутлогын төслийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын засгийн газар Эрдэнэс оюутлогын хүсэлтээр өнгөрсөн 2020 оны 11-р сард оюутлогын түүзээс бие даасан шинжээчдийн багийг одоо гаргаж 70 дуурхайн бүтээн байгуулалтын талаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулах ийм ажлуулыг хийсэн байгаа. За тэгээд энэ ажлын хүрээнд тусгай хорооноос Монгол Улсын талаас Эрдэнэс оюутлогын компани 2 төлөөлөл, TRK буюу Turkish Steel компаниас 2 төлөөллөөс бүрдсэн тусгай хороо бүрэлдсэн. Тусгай хороо маань нийтдээ 8 гишүүнээс бүрэлдсэн. Бие даасан шинжээчдийг бол томилсон байна. Бие даасан шинжээчд бол уул уурхайн төлөвлөлт, уул уурхайн угсралт, барилга угсралт, төслийн менежмент, геотехникийн гэсэн ийм талуудаар бол 30-аас 35-аас 40 жил ажилласан ийм туршлагатай ажилтнууд бол ажилласан. Нийтдээ бол Америкийн нэгдсэн улс, Канада, Австрали, Монголоос бүрдсэн нийт 8 гишүүн бол бүрэлдэж ажиллаад дүгнэлтийг бол өнгөрсөн 7 хоногт тусгай хороонд хүлээлгэн өгч удмаар энэ хүү дүгнэлтийг оюутлогын түүцэд хүлээлгэн өгсөн байгаа. За ингээд энэ дүгнэлт Баатар сайд хэллээ. Энэ хүү дүгнэлтийн хүрээнд гарсан асуудлыг бол хувьцаа эзэмшигч болон оюутлогын түүц бол цаашдаа авч хэлэлцэн. Мөн цаашдаа 70 дуурхайн бүтээн байгуулалтад дахин одоо ийм зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авах вэ? Ямар засаглалыг сайжруулах ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
төслийн хувьцаа эзэмшигч хэвэд Монголын тал Эрдэнэ соёлын зүгээс бас яаж ажиллах вэ гэсэн цаашдын арга хэмжээнд бол авдаад явах хаа. За баярлалаа очирт. Тэгээ та бүхэн асуулт байвал бид нар маш товчхон хариулт өгье. Ерөнхийдөө товчхондоо та бүхэнд нэг л ойлголтыг өгж байна. Юу гэвэл нөгөө Дубай хэлцээр гэж одоо бидний ярьдаг Дубай нэмэлт хөрөнгө оруулалтын төлөвлөгөөч гэж ярьдаг. Энэ төлөвлөгөөний хүрээнд далдуурхан бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Далдуурхан бүтээн байгуулалт маань харамсалтай нь зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Цаг хугацааны үед бараг 2 жилээр бид нар хугацаа алдсан явдалд хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын засгийн газар гомдолтой байгаа. Үүнийхээ дагуу шинжээчийг томилуулж ажиллауллаа. Шинжээчдийн дүгнэлт маш тодорхой гарлаа. Тэгээ цаашаа хилцээр явцад бид нар энэ нэмэлт зардлыг тийм ээ энэ менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас энэ гарсан зардлыг хэрхэн хариуцуулах тийм ээ хилцээрийн бусад сэдвүүд цаашаа яаж үргэлжлэх вэ гэдэг ийм цаашаага бас бидний өмнө хийгдэх олон ажлууд төлөвлөгдсөн байгаа. За эрх зүйн маргааны хувьд та бүхэн мэдж байгаа Лондоны арбитрт Монгол Улсын засгийн газрыг татврын маргаантай холбоотой асуудлаар оюутлага өгсөн байгаа. За Монгол Улсын засгийн газар сөрөг нэхэмжил гаргасан. Энэ маргаанд Рио Тинтог татаж оролцуулъя. Энэ төслийн менежментийг удирж байгаагийн хувьд татаж оролцуулъя. Хоёрдугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой гарсан алдаанууд дээр Рио Тинтог буруутгаж бид сөрөг нэхэмжлээ гаргацсан байгаа. Энэ 8 дугаар сарда багтаж Монгол Улсын засгийн газрын гаргасан сөрөг нэхэмжилтэй холбоотой одоо нэхэмжлийг Лондонд одоо хилцэж эхлэхээр бас ийм цаг хугацааны төлөвлөгөөтэй явж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улс болон Их Британий үнэт цаасны хороон дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бас Рио Тинтог буруутгаж гомдол гаргасан асуудал хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэсэн ийм товчхон мэдээллүүдийг та бүхэнд өгье. Асуулт байвал хариулъя. Одоо нэг геотехнологийн геотехникийн асуудлаас болж даад хэврээгүй гэдэг нь яг юунаас үүдээ тодорхойлсон юм байна. Хоёрдугаар өмнө нь геотехник энэ хамтыг ерөөсөө бүтээн зөвшөөрсөн шүү дээ. Яг дахиад бүтээн зөвшөөрөх байвал яах вэ? За энэ яг нөгөө би ган учир төлөөлөл удирдах зөвлөлийн даргаыг энэ дээр тэр юутай холбоотой геотехникийн асуудалтай холбоотой зүйл дээр ярих байх гэж бодож байна. Эрх зүйн маргаантай холбоотой асуудал дээр л бид нар сая хэллээ. Нэгдүгээр Лондонд арбитрт маргаан өссөн явж байгаа. Энэ дээр бид нар энэ одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг одоо эрх зүйн шийдвэр гаргуулахаар бас давхар сөрөг нэхэмжлийн хүрээнд хандахаар гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл Рио Тинто өнөөдөр оюутлогын төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө жил болгон 6% менежментийн фи авч байгаа бүх зардлаас. Тэгэхээр ийм өндөр зардлаар энэ менежментийг хэрэгжүүлсэн атлаа ийм их одоо хэмжээний том хохирол учирчаад байгаад энэ менежментийн багийг бид нар буруутгах тийм ээ хилцээр явцад ийм асуудлуудаа нэг талтаа гаргаж энд нэг буруутай эзнийг олох шаардлага гарна. За хоёрдугаарт гэвэл бидний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол телевиз үзэгч мэдж байгаа 9 оноос хойш бараг одоо 12 жил тасралтгүй нэг зүйл яригдж байгаа. Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын засгийн газарт үр өгөөж багтаа байгаа гэдэг асуудал яригдсан. Энэс дагуу 2019 оны Улсын хурлын 92 дугаар тогтоол гарч энэ хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах юм одоо үүргийг засгийн газарт өгсөн. Энийн дагуу одоо манай энэ ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэг талтаа эрх зүйн маргаа үүсгэсэн явж байна. Нөгөө талтаа шинжээчдийн дүгнэлт гаргаж байна. Энэ талтаа давхар хилцээрийн асуудлууд ингээд явж байгаа. Бид одоо өнөөдөр энэ төслийн менежментийг хэрэгжүүлж байгаа Рио Тинтод өнөөдөр нэг шаардлага тавьсан. Энэ нь юу гэвэл энэ гүний уурхай олборлтыг одоо эхлүүлээч. Өөрөөр хэлбэл гүний уурхай олборлт хийгдснээр нэг талтаа хөрөнгө оруулагчид нөгөө талтаа Монголын засгийн газарт ирж байгаа татврын болон бусад одоо энэ ашиг орлогууд цаашаа нэмэгдэж явна. Энэ хооронд үргэлжлүүлж хэлцээрээ яа. Өөрөөр хэлбэл энийг хийхгүй байснараа одоо Рио Тинтод итгэж хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид төр хохиролтой хувьцаа эзэмшиж байгаа Монголын засгийн газар ч гэсэн хохиролтой байна. Энэ одоо улам их цаашаага хохирол нэмэгдэх магадлал байгаа учраас тэр гүний уурхайхаа олборлтыг эхлүүлээч.
Монголын засгийн газар та бүхний өргөн барьсан техник эдийн засгийн үзлийг бол аль биесээр хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энэ хөндлөмгийн шинжээчдийн энэ дүгнэлтээр зардал хэтэрчээд байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрвөл нөгөө Дуба 2 гэдэг ийм одоо цаашаа яриа хэлээд тасрахгүй. Хоёрыг бол бид нар олон улсын эрхцүүд маргах тэр одоо эрхцүү маргаанд өөрсдийнхөө ялах боломжуудыг төдий чинээ багасгана. Тийм учраас одоо тэр 15 онд байгуулагдсан нөгөө санхүүжилтийн төлөвлөгөө өмнө нь батлагдсан техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд олборлолтоо эхлүүлж байгаа чи. Энэ хооронд хилцээр болон эрхцүү маргаанууд эцлэн шийдвэрлэгдэх юм процесс явагдана л гэдэг ийм саналыг маш тодорхой хэллээ. Тэгээ бид нар сая хоёр үндсэн шаардлагыг тавилаа. Нэгт нь энэ шинжээчдийн дүгнэлтэнд аль биесны тайлбарыг оюутлогоо түүний төлөөлөл өдөртөх зөвлөл хийгээч. Хоёрт нь далд уурхайн бүтээн олборлолтын ажлыг тэр андеркат гэдэг процессыг эхлүүлээч. Тэрнийхээ шийдвэрийг энэ 9 дугаар сарда багтаж гаргаач гэдэг ийм хоёр зүйлийг хэллээ. Шаардлага хариуд оюутлогын компаниас автобусаар тайлбар өгсөн үү? Дөнгөж сая та бүхэнтэй хэвлэлийн хурал хийхээс бид нар 30 минутын өмнө уулзалт хийгээ шаардлага тавьчаад ирлээ. Тэгэхээр энэ бол процессын дагуу энэ компани засаглал талаас тууз түүнээс томилсон тэр тусгай хяналтын хороо бусад байгууллагууд нь ажиллаад энэ хувь нийлүүлэгчийн хувьд манай засгийн газарт энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар тайлбар хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. За өөр асуулт алгүй. Гаавч миний төр. Оюутлогын далд уурхайн бүтээн байгуулалт та бүхэн мэдж байгаа. Дэлхийн блокоор нуран олборлох аргачлалаар дэлхийд хамгийн том дорх уурхаануудын нэг. Энд нэлээд их тийм цогц комплекс төсөл хэрэгжүүлэлт бол явагдаж байгаа. За одоогийн байдлаар түүзийн гишүүдэд хүргэгдсэн тайлангийн хүрээнд бол зардлын хэтрэлтийн гол шалтгаанууд нь бол хугацааны хоцролт, нэгсэндээ уурхайн гүйцэтгэлийн хугацааны хоцролт, түүнтэй хамааралтайгаар хугацааны хоцролтоос нэмэн гарч байгаа зардлууд, захиргааны болон уурхайг үйл ажиллагаа явуулж байгаа, төслийг хэрэгжүүлж байгаа хяналтын зардлууд. За тэгээд дээрээс нь бол бас тодорхой хэмжээний төслийн менежментийн асуудлууд байгаа. Энэ дотор нь бол ханган нийлүүлэлт, нэгдүгээр үе шатны үед хийгдсэн ажлуудын техникийн үзүүлэлтүүд, хоёрдугаар үе шатанд өөрчлөгдсөн мөн тухайн үед хийгдсэн ажлуудын техникийн шалгуурууд нь бас шаардлага хангаагүй гэсэн гих мэд асуудлууд байгаа. Гэхдээ энэ тал дээр бол мэдээж хувьцаа эзэмшигчид болон хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд дараагийн сар агасын хугацаанд бол ажиллаад техникийн багууд нь бол өөрсдийнхөө дүгнэлтийг нэгдсэн байдлаар оюу толгой компани болон Рио Тинто компаниудын зүгээс бол бас түрүүний Баатар сайд хэлсэн шиг тайлбарыг бол бидэнд хүргүүлэх баха. За болцсон уу тий? За баярлалаа. Тэгээ өнөөдрийн хэвлэлийн хурлаа өндөрлөе. Та бүхэн нөгөө нэг энэ хөндлөмгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар яг аль биесны дүрс эндээс авч болно шүү. Тий. Энийг та үзүүлчих юм солонгоор. Энэ үйл дүгнэлт нь байгаа. Тэгээд ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй өргөн үрийг барьсан. Нэг энэ дээр. Энэ нөгөө дүгнэлт шүү. За саяас дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гэдэг байгаа. Тэгээ ер нь бол яг ийм хэмжээний нэлээд дэлгэрэнгүй бол тайлан ирсэн байгаа. Тэгээ энэ тайлантай бол ажлын хэсгийн гишүүд болон манай техникийн дэд хэсэг бол дэлгэрэнгүй бас танилцж байна. Тэгээд яг энэ дүгнэлтийг бас баталгаажуулж peer review буюу бас яг нэлээд нэр хүндтэй одоо яг хүний уурхайн чиглэлээр мэргэжсэн одоо яг Наалан Мосс, Джон Барбер гэд хоёр зөвлөх бас баталгаажуулж бас өөрийн гэсэн дүгнэлтээ бас хөндлөмгийн дүгнэлтээ бол өгсөн байгаа. Тэгэхээр бас энэ дүгнэлт маань бол яг дэлхийд бас хүлээн зөвшөөрөгдсөн хүний уурхайн чиглэлээр болон геотехникийн чиглэлээр мэргэжсэн зөвлөхүүдээс бүрдсэн баг бол тайлан гаргасан. Тэгээ энэ тайлан бас томоохон бас зөвлөхүүд бас давхар баталгаажуулсан байгаа. Тэгээ яг дүгнэлтээр гарсан өөр нэг асуудал бол
яг зөвлөгүүдийн өгсөн бас нэг зөвлөмж бол ерөнхийдөө бол хугацаа хэтрэлт юунаас болов гэдэг дээр бол нэлээд дэлгэрэнгүй дүгнэлт гарсан. Нөгөө талаас яг зардлын юунаас болж хэтрүү санхүүгийн тал дээр бас дэлгэрэнгүй бол дахиж бас хөндлөнгийн аудит гаргах нь зүйтэй байна. Хөндлөнгийн аудит оруулаад бас яг энэ хугацаа хожимдсноос үүдсэн энэ зардлын хэтрэлт бас юунаас болж шалтгаалав гэсэн дэлгэрэнгүй дүгнэлтийг бас гаргуулах нь зүйтэй байна гэсэн бол зөвлөмжийг өгсөн байгаа. Тэгээ үүн дээр бол засгийн газраас бас оюутлага компани төлөөлөл зөвлөлөөр дамжуулаад шаардлагатай гэж үзсэн арга хэмжээнүүдийг ахуулахаараас ажиллана. Өндөрлч юм тийм. Солонгод руу танаас хаалгаа шүү дээ. Хоёуланг авч. За.